Энэ Хэлийн чандах монголчуудын зөвлөлтөд бас манай яам хамтарч нэлээд ойр дотн бас ажиллаж байгаа. Өнгөрсөн жил гадаад харилцааны яамтай хамтарч бид нар бас энэ зөвлөгөөнийг хийсэн. 2 жил тутам бас нэг юм зөвлөгөө хийж байгаа. Тэгээ Хэлийн чанд амьдарч байгаа монголчуудын өмнө тулгамдж байгаа асуудлуудыг бас энэ хариуцж байгаа салвар яамдууд дээр төлөвлөгөө гаргаад энэ төлөвлөгөөний биелэлтийг бол гадаад харилцааны сайд өөрөө хариуцж ингэж одоо ажиллаж байгаа. За хамгийн гол асуудал бол энэ нийгмийн хамгааллын гэрээний асуудал байгаа. Тэгэхээр энэ нийгмийн хамгааллын гэрээний асуудал бас их бом очрог гişүнээ бас олон цаг хугацаа шаарддаг. Одоо өнөөдрийн энэ зурж байгаа одоо их хурлаар сойрхон баталж байгаа Казахстаны хэлэлцээр ихэд 2018 оноос хойш хэлэлцээр эхэлсэн. Үеийн сайд нар одоо энэ дээр нэлээд манлайлж ажилласан. Энэ дээр одоо би Жин Зориг сайд, Ариун Заяа сайд, Болгон Туяа сайд гэдэг ингээд бүх сайд нарыг бас би дурдах ёстой гэж ойлгож байгаа. За тэгэхээр ингээд энэ одоо үеийн сайд нарын одоо анхаарал тавьж хэлэлцээрүүдийг эрчимжүүлж ажилласны үр дүнд өнөөдөр бас ингээд Казахстантай сойрхон баталж гэрээгээ бид нар зурцсан ингээд сойрхон баталж байна. За ирэх нэгдүгээр өдөр Монгол улсад Австри улсын ерөнхийлөгч айлчлал аль ёсны айлчлалын. За энэ үеэр одоо бид нар Монгол Австри улсын хоорондох одоо нийгмийн хамгааллынхаа гэрээнийг одоо зурх ёстой. Манай одоо Тэмүүлэн дарга маань одоо нэгдүгээр өдөр аюулгүй байдлынхаа байнгын хороог хуралдуулж бас энэ гэрээг сойрхон батлах одоо зөвшөөрлөг өгөх бас энэ процедурыг бас явж байгаа гэдгийг бас хэлье. Энэ бол бас монголчуудад таатай мэдээний нэг. За бид нар ерөнхийдөө яамнаас барьж байгаа гол бодлого бол энэ монголчууд илүү их олон амьдарч байгаа, ажиллаж амьдарч байгаа улс орнууд дээр түлхүү одоо анхаарал хандуулж бодлогын арга хэмжээнүүдэд хэрэгжүүлье гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдрийн хэмжээнд өнөөдөр бол одоо Солонгос улсадтай бол бид нар хэлэлцээр хийсэн. Солонгос улсад өнөөдөр одоо яг өнөөдрийн байдлаар бол 54,846 мянган монгол иргэн оршин сууж байгаас одоо 35,812 иргэн аль ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн одоо энэ мэдээлэл байгаа. Тэгээд ингээд ямар ч байсан Солонгост байгаа иргэд маань бол тэн төлсөн нийгмийн даатгалынхаа шимтгэлийг яг одоо ингээд Монголдо ирээд авах, тэтгэврээ тогтоолгох одоо энэ боломжууд нь бас нэгдэж байгаа. Одоо бид нар Австрали улстай хийж байна. Бом очрог шөнө. Австрали улстай ерөнхийдөө бид нар нэлээд одоо сайн гол нөхцлүүдэд тохирж байгаа. Одоо яг бидний энэ төлөвлөсөн хэлцээрээр яах юм бол энэ зам бол Австрали улсын бас томоохон өндөр хэмжээний айлчлал байгаа. Тэгээд энэ төрлийн өндөр хэмжээний айлчлалын үед Австрали улстай одоо нийгмийн хамгааллынхаа гэрээг зурх одоо ийм хэлцээрүүдийг хийж байгаа. За тэгээд мэдээж Америкийн нэгдсэн улс бол маш чухал. Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа одоо манай иргэдийн тав бас жилээс жилд нэмэгдэж байгаа. Тийм учраас Америкийн нэгдсэн улс, Япон, за Швед, Турк зэрэг улсуудтай зарим өмнө хийсэн хэлцээрүүдийг гэрээнүүдийг бол одоо хэлцээрийн төвшөнд хийх одоо энэ ажлуудыг нэлээд одоо анхаарал хандуулж ажиллаж байгаа гэдгээс та бүхэнд хэлье гэж бодож байна. За улсын хурлын гишүүн Одонгийн цогт гэрэл.